За, Pramit брендийн машинцсан махаар та бүхэнд наадмын хошир, бөөнхөн хошир гэртээ хэрхэн хийхтэй танилцуулж байна. Маханда перц хийсэн байгаа, давс хийсэн байгаа. За, барьцдуулаад бага зэргийн гурил хийчлээ. Гэрийн нөхцөлд хийж байгаа тохиолдолд ер нь бол манайхан нийтлэг бол дандаа хутгаар хярчдаг. Ер нь бол боломжтой сонгоно блендер дээр хийвэл илүү гоё болдог. Гурилаа зурцсан, гурилаа зураад бага зэргийн давс хийгээд бүлээн усаар зураад 10 минут амраагаад дахиад нухацсан байгаа. Одоо бүгдээрээ 25-г халаагаад хошироо хийцгээе. За ингээд махаа хийгээд элддэг бөөрөнхөн хоширны нэг онцлог юм бол нөгөө бид нар махан амтлагтай юу хийдгөө шүлмэл ус хийдгөө байгаа. Яг өөр нь хийгээд гарна. Хошироод илдээд тослоод илдэнэ. Бас анхаарах зүйл бас хэд их тосолчвол илдэж болдгоо байгаа. За, хошироо бэлтжлээ. Одоо бүгдээрээ тосоо халаая. Хитрхи их тос хийвэл тос маань үсрээд хэцүү. Бас их тосоо хитрхи багдуулчвал хошир маань төлөгдөнө. Тэгэхээр яг тааруулаад хийх хэрэгтэй. Тос маань халдсан. Одоо хошироо хийх гэж байна. Тосоо сайтар халаана. За, хошироо тосондоо хийгээд нэг талаар нэг минут гарan 2 минут шаргандаа. Өнгийн сайхан шаргалтуулаад ер нь анхаарах зүйл гэрийн нөхцөлд хийж байгаа тохиолдолд би түрүүнд хэлсэн дахиад хэлэхэд сонгоно аль болох блендер дээр хийвэл гурилаа илдэж явах хэвчээ гурилаа цоолдгоо. Мөн хитрхи бага тосонд хийвэл хошироо түлээд идэг. Хитрхи их тосонд хийвэл хошир тос маань үсрээд идэг. Тосоо садар халаагаад хошироо хайрахтаа бүгдээрээ хоширогоор хоёр талаас нь гоё шаргалцтал шарнаа. Pramit-ийн эрүүл Монгол өхрийн махаар наадмын бөөрөнхөн хошир гэртээ ээж дээрээ.